Сайн байцгаана уу? Өглөө цэгийн сайтын уншигчдаа шинэ өглөөний мэндийг хүргэе. Өглөө цэгийн сайт өглөөний зочин ярилцлагын болон эхэлж байна. Манай энэ удаагийн дугаарын зочин Хотел Construction-ы захирал Цэрэн Доржийн дагуу дорж өрг дээрээд байна. Сайн байна уу? Өглөөний мэнд. Өглөөний мэнд хүргэе. Сайхан амарсан уу? Сайхан амарлаа. За өглөө бид хоёр их нэлээд эрт уулзсан. Тэгсэн. Өглөө хэдэн цагт таны ажил эхэлдэг вэ? Ер нь өглөө хэдэн цагт тусдаг вэ? Ярилцлагын эхэнд бол уламжлалаасаараа таны өглөөний зуршлыг асуудаг байгаа. За өглөө өдөр болгон бол 5-аас босч чадахгүй. Гэхдээ бас аль болох 6 цаг, 7 цаг гэж үсгийг оруулна. Үнэхээр ачаалттай зарим өдрүүдэд бол бас нэг жоохон амралтын өдрүүдэд амарна. Ер нь өглөө босоо шууд ус уух дуртай. Нэгээс 2 аяг ус өглөө идэлгэн дээрээ сайн гэж юмшнэр ирдэг. Тийм болохоор нэгээс 2 аяг ус уух дуртай. Өглөө хамгийн түрүүнд хийдэг таны зуршил? За ер нь өглөө босоо сунаа да. Тий. Санаадаг? Тий. Гэхдээ нөгөө нэг бие бэлтрийн сунаалт биш. Ерөнхийдөө нэг сэрэнгүүт нэг сайхан нэг тийм. Хүн чинь нэг сайхан сунаадаг да. Тий. Хамгийн ихний зуршил бол тэр сунаахаас ахгуулаад эхэлдэг. Өглөө эхлэхдээ та ажлаа төлөвлөдөг үү аль эсвэл урд оройн төлөвлөөд унтдаг уу? Ер нь урд өдрөн төлөвлөждөг. Үнэхээр шаардлагатай байх юм бол өглөө ахиад төлөвлөнө л гэсэн. Урд өдрөн төлөвлөнө. Өглөөний зочин маань маш сонирхолтой зочин байгаа. Тэгээд Хотел Construction бол малын хаягдал өөх дахин боловсруулдаг үйлдвэр байгаа. Үндэсний үйлдвэрлэгчийн компани. Тэгэхээр өнөөдөр үзэгчдээ, уншигчдаа Хотел Construction-ы одоо гүйцэтгэх захирлын нэг өдрийн ажлыг сурвалжлан хүргэх болно. За явах уу? За. Хотел Construction-ы малын гаралтай хаягдал өөх дахин боловсруулах үйлдвэр дээр бид ирсэн байна. Тэгэхээр Хотел Construction-ы үйл ажиллагаа яг хэдийнээс эхэлжээв. Тэгээд одоо тухайн үед ямар хэрэгцээ шаардлага байсан болоод энэ одоо үйлдвэрийг эхлүүлэх болсон бэ? За бид нэр ерөөхдөө 2015 оноос ахгуулаад судалгаа хийгээд тэгээд яг гол санаа болдог санаа маань болохоор бид нэг имэйлтэр ч юм уу би ч өөрөө бас нэг орон нутгийн гаралтай Өрөнгай аймгийн Үлзий сумын угуул харьяа тийм залуу. Тэгээ бас мал аж ахуйд багаас их ойрхон өссөн. Тийм учраас бас ингээд имэйлтийн одоо бойны цэгүүд буюу налахын бойны цэгүүд дээрээс нь дэнжин мянгаар ингээд явж хахад малын дайвар бүтээгдэхүүн буюу одоо зөвхөн хот руу орж явсан одоо мах нь орж ирээд бусад зүйлүүд нь бол хаягдчихсныг харсан баг одоо хогийн цэг рүү ачигддаг. Тэгэхээр бас энэ өөрөө 5 гушуу одоо монголчуудын дээдэлдэг 5 гушуу малд маань одоо туурайгийн чаяхгүй гэж ярьдаг шүү. Тэр нь бол шагаагаар нь хөтлөд нар баг багаас одоо шагаа наадгайгээ тоглодог алан дэлхий өрдөг байдаг ч юм уу тийм ээ. Гэх мэтлээ одоо Монголын уламжлалт зүйлүүдийг одоо жоохон эвдэгдээд харагдаад байсан учраас ерөнхийдөө бол хамгийн дөрөнд хамгийн их хийж байгаа зүйл нь юм бэ гэж судлаад үзэхээр одоо малын дотор сэмжний өөх буюу одоо малын гаралтай өөх одоо маш ихээр хийж байгааг анзаараад бас 2-3 жилийн нэг хөөцөлж явсан. Ингээд 2019 онд одоо үйлдвэр ашиглалтанд оруулаад одоо ингээд ажиллаж байгаа. 2019 оноос. Тий, 19 оноос. Ер нь хичнээн тоон өөх нийлүүлж аваад хичнээн одоо төрлийн бүтээгдэхүүн гаргаж байгаа бай. Манайх болохоор одоо эхний ээлжийн туршилтаа хийж үзсэн одон жил. Зарим хүмүүс бас жоохон ойлгохгүй тийм ээ. Шууд одоо сангийн үйлдвэр гэдэг юм тийм бодохтун бол биш. Нэгсэндээ бол хаягдж байгаа өөхийг цуглуулж аваад бидний одоо сайн мэдгээр бол бага байдаг ч одоо зарим хүмүүс сайн мэдэх байх. Боон тус гэж гаргаж аваад үүгээрээ одоо боорцох хайрах ч юм уу тийм Монгол уламжлал харгадаг шүү дээ. Яг үүнтэй адилхан одоо тийм цагаан өөхөн тус гаргаж авчих. Энэ өөхөн тус маань эцсийн бүтээгдэхүүн бол хараахан биш. Манайх техникийн болон одоо юуны
хэрэглээний зорилттойгоор ийм бүтээгдэхүүнээ гаргаж яваад эхний ээлжинд одоо экспортлох юм үйл ажиллагаа явуулж байгаа. Цаашдаа ер нь энэ бүтээгдэхүүн одоо нэгсэнд бол өөхөн тос маань олон одоо бүтээгдэхүүнүүдийн үндсэн түүхийд болох боломжтой гэж үзэж байгаа юм байна. Одоо хичнээн тооноос хэдэн литр ч гэдэг юм уу те өөхөн тос гардаг юм бол. За ерөнхийдөө 1 кг одоо өөхнөөс 70 тос гарна гэсэн үг. Өөхөн тос. Үлдэгдэл 30% маань өөрөө одоо шимэлдэг буюу одоо тэр нэг ялгарсан тийм хальсрахуу материал байна. Тэр 30% гарч байгаа зүйл маань ч гэсэн өөрөө хаягддаг материал. Хаягддаг материал гэж байх нь хаягддаг бүтээгдэхүүн. Энэ өөрөө одоо магадгүй гахаан фермер ажиллаж байгаа хүмүүс ч юм уу те. Одоо тийм ахаад хэрэглэх боломжтой тийм бүтээгдэхүүн болчдөг. 100% ашиглагддаг. 100% ашиглагддаг малын гаралтай тийм бүтээгдэхүүн болно л гэсэн. Бүтээгдэхүүний нийлүүлэлтээ хаанаас авч ийн нэмэлтээс авдаг уу? Ер нь бол тий ихэнх хувь нэмэлтээс татчихаа. Ер нь энэ салбар маань өөрөө яг социализм үед бол нөгөө улсын чанартай үйлдвэрүүд их байсан. Оройн одоо 120 мянга гэх улсын чанартай оройнууд ч юм уу. Тухайн үед одоо намууд цэцгээр хийсэн савнгийн үйлдвэр ч юм уу улсын үйлдвэрүүд байсан ч юм уу. Энэ нөгөө яг нөгөө үндсэн түүхийд болоод байгаа зүгээр л би яриад байгаа юм л да. Тэгэхээр тэр зүйл маань өөрөө байхгүй болоод нэлээд хэдэн жил болцсон, 12 жил болцсон. Тэгээд эргүүлээд нөгөө татах процесс маань айгүй хүнд байсан л да. Тэгээд хамгийн ихний ээлжинд бол бид нэр имэйлт буюу дэнжин мянга налаахын мойны зэгүүдээс ер нь одоо хүмүүс явуулаад цуглуулдаг. Тэнд бой хийж байгаа одоо магадгүй гид сарилгаж байгаа хүмүүсээс гэж мөнгөөр худалдаж авдаг. Ийм системд оруулаад ерөнхийдөө бол бидний нодны өвөл туршиж үзснээр бол нэг сард бол нэг 100 тонныг өлгөөн цуглуулах боломжтой болчихж байна гэсэн үг. Тос одоо өөхөн гэсэн үг. Үүнээс буюу 70% буюу 70 тонн одоо тосыг бид нэр үйлдвэрлээд экспортлох боломжтой гэж үзээд байгаа. 2015 онд анх санаа гараад 19 онд хэрэгжүүлж эхэлсэн гэхээр 4 жил болсон байна. Тий, ер нь бол 4 жил. Энэ хугацаанд ер нь ямар бэрхшээл тулгарч байна? За, ер нь бэрхшээлгүй юм гэж байхгүй. Залуу хүн тэгэл дайраад гарна гэсэн бол нэлээд шантрах зүйлүүд өндөөгүй байсан. Хамгийн наазах нь одоо ингээд газраа авах, зөвшөөрлөө авах хамгийн том асуудал ч өөрөө хөрөнгө мөнгөний асуудал тийм. Мөнгө хэрвээ яаж босгох вэ? Нэлээдгүй банкнуудаас зээл авсан одоо бараг ихэнх нь мэдчих واخ ихэнх хөрөнгө төлж хэмжээгүй юм гэдэг ч юм уу тийм. Тэгээ ямар ч нэг хөл дээр нь босгоод авсан. Тэгээ бидний одоо магадгүй миний ч юм уу манай ажилчтай нэг бахархууштай зүйл нэг юм бол бид нэг одоо юу гэдгийг те нэг уул уурхай ч юм уу эсвэл тим юм хийгээгүй ер нь зүү жишээ авахад бидний хэрэглэнээс илүү гарч хаягдж байгаа зүйлийг бид нэр өөрөө боловсруулад тэгээд дээрээс нь экспортоор гаргахыг зорж байгаа. Энэ л одоо нэгсэндээ Монголд одоогийн байдлаар хаягдж байгаа зүйлийг бид нэр үйлдвэрийн аргаар боловсруулад тэр байтугай цааш нь одоо экспортлё экспортоор гаргана гэдэг бол бидний хувьд том одоо твшилт ололт юм болоо л гэж боддог. Тийм. Экспортоор гаргана гэдэг чинь анхнаасаа л ер нь их том зорилго тавьж эхэлсэн. Тийм, эхнээсээ тийм. Одоо бид нар чи 2015 оноос ахгүйд судалгаа хийж явж байхад бол нэлээд ийм өдөр бол байдаг байсан. Тэгээ мэдээж Монгол залуу улсууд тэгээ бас нэг мөнгө төрөний асуудал үүснэ. Бас нэг хоорондоо яах вэ юм ярилцсан. Энэ хооронд бол яг гадаадын хөрөнгө оруулалтад 2-3 үлдэр, 4 үлдэр одоо бид нартай адилхан хүмүүс зэрэгцээд үйл ажиллагаа явуулж байгаа. Ийм манайхд ижил төстэй үйлдвэрүүд бол байгаа. Газрын асуудал, санхүү мөнгөний асуудал гэдэл яригдж байна. Тэгээд ер нь яаж шийдэх боломжтой бол тухайлбал газар дээр эхлээд ярих. Яг л ингээл төслөө бариад явах уу? Тухайд одоо итгэхгүй хүмүүс бас байхсан л байна. Яг ингээд нүдэд чи юу ч хийхгүй байж байгаа хөдөлнө гэж аахгүй шүү дээ. Бас нэг барилгын салбар байдаг ч юм уу те энэ тэнд ингээд өөр өөртөө салбартай ажиллаж байгаа. За бидний гол зориод байгаа юм маань юу гэхээр ингээд хаягдж байгаа зүйлийг өөх гэдэг санаагаа ч болоог гэсэн юм л. Монголд хаягдж байгаа зүйлийг бид нэр боловсруулад тэр байтугай Монгол орноос өөр орн руу экспортлчих бол одоо энэ ямар том гавьяа вэ гэж бодсон аахгүй. Тэгээ хамгийн дөхөм нь болохоор одоо ингээд малын гаралтай буюу өөх ус. Одоо дотор өөх, хоньны одоо гуйны шулааны өөх гэдэг ч юм. Энэ өөхнүүдийг боловсруулад ялангуяа экспорт нь гаргачих юм бол өстой энийгээ сууж ин тэгээд одоо мөрөөдөлтөд жишээлбэл те багхаас гэсэн мөрөөдөлтөд залууч манай
манай компанийн хувьд хүрчээ сууж байна л гэсэн. Ер нь одоо санааг одоо бодиттой болгоход одоо хөрөнгө оруулагч ч юм уу тиймэрхүү хүмүүс бас хэрэгтэй байдаг баг. Тэгэхээр хөрөнгө оруулагчаа яаж олсон бэ? Эсвэл та нар өөрсдөө ингээ хөрөнгөө босгоод хийсэн үү? Тий. Одоо манай хамгийн том хөрөнгө оруулагч бол Голомтонг байна гэдэг шиг тий. Зээл авна тий. Төслөө бичнэ. Дээрээс нь газраа бол хэдүүлээ бас нийлж байгаа юмэрсэн байдлаар. Одоо ч бас хэцүү шттэ. Улаанбаатар хотод бас ойрхон газар авах гэр хэцүү үйлдвэрлэлийн үсгээр. Тэгээ дээрээс нь газраа яг үнэтэй гэдэг ч юм уу тий. Тэгээ Улаанбаатар хотоос нь жоохон зах дуу гаргаж ирэх, жоохон эдийн засгаас олчих гэдэг ч юм уу. Ер нь ингээ ярих юм бол бэрхшээлүүд бол зөндөө байгаа. Тэр байтах одоо магадгүй тий 23 даваа давна гэдэг шиг л тал талын байгууллагууд орол хянуул нь шүү дээ. Бүх зүйлүүдээр орж гарна. Үүн дээр бас хэлэхэд бас манай мэрэгжлийн хяналтын байгууллагууд бол аягүй мундаг дэмжиж ирсэн. Ингэж үзээд одоо заа мундаг шүү болж байна. Мэдээж нөгөө хүн одоо Монгол хүн учраас хаягдж байгаа зүйлийг боловсруулад экспортлохыг зорио явж байгаа залуу хүнийг одоо дэмжих үлгүүд тий. Тэгэхээр бас одоо нэлээдгүй тухайд одоо бичиг бүрдүүл явж байна. Нэлээд дэм болж ирсэн. Тэгтээ бол нөгөө талаас бас хүндрэлтэй талууд их байсан. Construction-ы одоо энэ бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг газар ирээд их тийм сэтгэл дотн байлаа л да. Миний хувьд миний төсөөллөөр одоо хаягдал малын аралтай түүхийдийг боловсруулдаг үйлдвэр гэхээр нэг тийм үйлдвэрлэл төсөөлөд ирсэн. Гэтэл одоо үнэхээр сайхан орчин хүлээж авлаа. Тэгээ одоо ажилчдынхаа ажиллаж байгаа хүмүүсийнхаа энэ ажиллах орчин нөхцөлийг нь бүрдүүлэх гэж хичээсэн газар нь ялтчгүй анзаарэгдэж байна. Тэгэхээр ер нь хүмүүсийн ажиллах орчин ажлын бүтээмжид ер нь яаж нөлөөлж байна? Хамгийн чухал асуудал та энэ бол. За баярлалаа бас манайхыг магтсан. Ер нь нэлээдгүй улсууд ирж ирсэн бас яриа аваач юм гэж яахад эхлээд ингээд төсөөлөн тийм байт юм шиг байна. Хаягдл ямыг боловсруулна гэхэр нэг тийм өмхөө үнэрсэн ч юм уу те. Эсвэл ингээд нэлээд сэтгүүлчнэр яг өөртөө ажиллах гэж асууж орж ирсэн. Тэгээд живүүлээ гэж эхэлдэг байхгүй те. Тэгэхээр мэдээ залуу хүмүүс бол одоо манайх ихэнх залуучууд л та. Энэ бид нэр гэрээсээ гараад эн чинь бас ажлын байрагд чинь хоёр дахь гэрэл гэсэн. Хоёр дахь гэртээ ирж байгаа улсаач бас нэг тогтоо тухтай. Бас хоолунд нь ч гэсэн айтайхан байх хэрэгтэй. Бас тэ эхнэрийнх нь хоолын санагалцалт нь хоол яриа л гэж байгаа шүү дээ зэгдэг байхгүй ер нь бол. Тэр энэ талаасаа мэдээж одоо бид нар чинь бас нэг нь одоо захирал гээд нэг нь одоо ажилтан гэхээсээ илүү их тийм нийтж байхыг хүсдэг хоорондоо санаа оноогоо ярьждаг чөлөөтэй нэг захирал гээд нэг хаалт тавьдаг. Адилхан залуу улсууд гэж чөлөөтэй юмудаа ярьждаг байх хэрэгтэй. Үүнээс одоо хамгийн том авууштай давуу тал чи ерөөсөл миний мэдэхгүй нөгөө хаягдаад байсан зүйл чинь заавал тэр хүнд идэх байхгүй. Тийм. Тэгэхээр бие биенийг одоо нөхөж явах систем. Ер нь Японы систем л дээ. Японочдын юм хийдэг. Тийм менежмент тийм. Их том суурьтай юм шиг лээ. Гэхдээ бид нар их багаар хэрэглэж үзэж байгаа. Одоо бие биенийгаа нөхдөг гэж байна. Ер нь одоо компаниудын үйл ажиллагааны одоо сүүлийн үеийн хандлагууд тийм болцсон. Ер нь мандааллын шинжтэй болцсон харагдаад байгаа юм л та. Нөгөө удирдал одоо жишээлбэл одоо юу гэдэг чинь те дарга гэдэг үг байхгүй болж менежер одоо менежмент. Дээрээс нь баг хамтлал яаж явах вэ? Магадгүй одоо манай нэг одоо ачигч байдаг ч юм уу одоо нэг туслах бүр одоо цэвэрлэгч байдаг ч юм уу те. Эсвэл одоо манай нэгтлэн ярав нэг санаа байгаад захирал нэг гэдэг нөхөр тэнд нэг адарааш таймт одоо санаа гайлж чадахгүй л үлдэр өгчихгүй шүү дээ. Тэр захирал мянга чадвартай байгаа ч юм уу те. Багаар ажиллаж чадахгүй байх юм бол ер нь тэгэл худлаа болох хэрэгтэй л гэж бодчих. Дээрээс нэг компани ажилчтай уур амьсгал худлаа болно. Нөгөө цаашаа ингээд твши хөгжих гэсэн нөгөө тэнд ажиллаж байгаа урам зориггүй болно. За энэ худлаа болох юм байна гэдэг ч юм уу те. Зарим хүмүүсээ сонсч ирсэн л та маа захирал амар ааштай. Би өрөөнд норч чаддаг шүү дээ. Би өчигдөр шинжэнгээ хийсэн тайлангаа
захиралдаа танилцуулахад би өрөөнд нь орж чаддаг шүү дээ гэж ярьдаг хүмүүс. Тэгэхээр ч юу яах вэ те. Өөрийн чинь хувьд бол асуудалгүй. Өөрийн чинь хувьд мэдгүй манайхан мэддэг. Ер нь асуудал байх. Ажилчдаас ямар нэгэн шин санаачлаг гаргавал тэрийг дэмжих бэлэн. Ер нь бол 100. Тэгтээ харна. Бид нарыг хийх гэж байгаа юмтай тохирох уу? Тэ? Хэр тооцоолох уу? Бас тэр чинь нэгдэл хүчин зүйлүүд байна шүү дээ. Бас нэг агаараа юмяриад ороод ирэл хэцүү те. Бидний төвшөнд яаж хөгжүүлгаарай. Одоо цаашаа хэр өгөөжтэй. Одоо нөгөө өнөөдрийн өхнөөс маргааш өөшин гэдэг шиг ирээдүйд ер нь хэр одоо хэрэгтэй юу вэ? Тэр зүйлүүдийг харж чад. Одоо жишээлбэл би ч гэсэн төгс юм биш байхгүй юу? Тэгээ бид нар бөөнөрөө байж юмаа ярьж ич бүх хүмүүсийн ургал санаа гарч ич төгс юм бий болгох бол яг зөв тэгжиж төгс зүйлийг бий болгоно. Энэ магадгүй таны эзэмшсэн мэрэгжилтэй холбоотой байна. Ер нь л тий. Яг одоо яг ингээ үйлдвэрсээ төсөөр мэрэгчлээ л дээ би. Шинжлэх ухааны технологийн сургуулийг одоо механик инженерийн сургуулийг тээвэр удирдлагаар төгссөн. Бакалавра. Уг нь бол тийм нэг тээвэр талын. За. Үүнийхээ дараа бас Солонгосын Янсогийн их сургуулийг бас бизнес талдаа төгсөөд. Тэгээ явж ирэнгүүтээ өөрийнхөө төрлөх сургууль болох шүтээсийн одоо компьютер технологийн сургуулийг олон улсын бизнесийн удирдлага мэргэжлэр төгсөөд. Уг нь бол тийм технологи ч юм уу те нэг өөх юу ч мэдгүй. Гэхдээ одоо яг түрүүний ярьдаг шиг бидний үеийн залууч би энд ингээ санаа өгдөг. За нэг ийм юм байна шүү давгаа нэг ийм юм хийчихвэл энэ үг нь хаягдаад ах юм. Одоо энийг боловсруулах юм яриад юм. Тэгэхээр бас нөгөө мэрэгжил хүний гол гэдэг лээ хүн мэрэгжлийн гол зална гэдэг шиг нэ. Ер нь л тийм. Ер нь бизнес талдаа мэрэгжсэн хүн. Тийм ерөнхийдөө бизнесийн ухаан төгсөөд шүтээс бизнесийн удирдлага хамгаалсан гэхээр. Тий. Таны ер нь судалгааны ажил юу байв? Сонирхоод саваагтад асуухад. Судалгааны ажлууд уу? Ер нь нэг тийм жоохон юм судлах хоббитай. Гэхдээ нэг одоо юу гэдэг чи хобби гэх юм уу да. Хаягдж байгаа зүйлүүдийг ингээд эсвэл нэг тийм хүний хэрэглэхгүй байгаа юмнуудыг аваад буцаагаал хүнд нь ингээд өөртөө хэрэглүүлээд юмар санагдаад байна. Тэгэд энэтэй холбоотой ч юм уу анх одоо энэ өхний үйлдвэрийн санаа гэдэг ч юм да. Игчтэй ямаас маань ихж байгаа одоо ерөнхий захирлгээд хамтраад ч юм ингээд санаа бол эндээс төрж ирсэн. Нөгөө хүн ингээд хардггүй шүү дээ. Тэгээ яг ингээд муухай үед муухайд одоо яг таны өөрөө ч ярьдаг шиг те. Яг имэйл дээр ч юм уу одоо яг имэйлтээс дэнжим гэхээс илүүтэйгээр 2-3 жилийн өмнө хогийн цэг дээр авч хайдаг нөгөөдхөө. Тэгээ тэр чинь зуны цэгт ерөөсөн бид нэг очиж харж ирсэн л да. Дүүрэгт. Тэгэж тэр чинь айгуу хурдан ингээд малын гадагт өрчдөг. Тэгээ тэр чинь ингээд одоо магадгүй одоо тийм өвчин гарах магадлал маш өндөр. Тэгээд яг нөгөө талаас нэргүүлээ харахаар энэ өөрөө маш хэрэгтэй одоо бүтээгдэхүүн гарах үндсэлтэй юм байна гэдэг. Нэг талдаа одоо байгаль орчин буюу одоо экологийн тэнцвэрийг хадгалах юм байна. Нөгөө талдаа манай компани буюу бид нарт хэрэгтэй ч гэсэн цаашдаа улс орондоо хэрэгтэй. Одоо манайх ч нэг үйлдвэр дээр байгаа ажилтдаг юм бол одоо эдэ ажилч байна гэж ярьж байгаа боловч манайхын чинь бас одоо манайхд ижил төстэй бол манайх болон манайхд ижил төстэй газруудыг дагаж одоо бас нийлүүлэлт хийж байгаа улсууд бий болж байна гэсэн үг. Зөвхөн манайх аваад байна гэсэн үг. Бид нар байн очиод аваад ичдэг. Энэ дундын холбоосон дээр явж нийлүүлэлт хийж байгаа одоо. Бид нар нөгөө тэгж ярьдаг шүү дээ. Ундаа усны нийлүүлэлтийн компани мэг ч юм уу байдаг шүү дээ. Яг үнтэй адилхан одоо тэндэн жимэн одоо имэйл дээрс очиод хүмүүсээс аваад манад авчирч өгдөг. Тэнд байгаа хүмүүс нийлүүлэлтийн газрууд одоо ер нь хөгжиж их байна. Борлуулалт гэсэн үг байхгүй тий. Тэрнтэй адилхан нийлүүлэлт одоо яг эсрэг талаар маш авч байгаа учраас нийлүүлэлт авчиж байгаа. Хөгжиж байгаа буюу хөгжих боломжтой. Дээрээс нь үүнийг дагсан одоо их хэмжээний ажлын байрууд бий болох боломжтой. Одоо магадгүй нөгөө инженеэр ч юм одоо бид нэг хүнд ойлгомжтойгоор их юм бол за имэйлтээр даваг дөрж гэдэг нэг залуу тий. Ингээд одоо тэнд магадгүй нэг малын гид сарилгаас соёл л. Малын гид сарилсныхаа хөлсөнд 5,000 төгрөг авъя. Нэг гид сарилгалаа гэж байна. Тэрний сэмжний өөхийг аваад хайж байгаа байхгүй хогийн савнд. Тэгэхгүй тэрийг хаялгүйгээр нэг гялгаруутанд хийгээд савнд хийгээд манад өгье. Бид нэр 1 кг нь буюу 1 тонныг 200,000 авъя л байхгүй.
Тэгэхээр одоо ингээд хэрвээ ингээд өргөжөөд явах юм бол одоо ингээд дамдаа дагсан тийм ажлын байр. Хүний нүдэнд харагддаг, гарт баригддаг мөртлөө тэр яг бодит байдал дээр тэр хүмүүс тэрэ одоо мөнгө урамшуул хэлбэр очиж идэг тийм ажлын байраад бол ясар их хэмжээгээр нэмэгдэнэ л гэсэн үг. Мэдээж тийм байна. Нийлүүлэлт буюу түүхийд бол тасрахгүй тийм. Одоо байгалийн баялаг шиг одоо хязгаарлагдмал нөөцтэй зүйл биш. Илүү өсөх боломжтой бизнес. Суур сайтай бизнес гэх юм уу да. Одоо бид нар чинь ингээд одоо байгалийн баялаг нэг газар очиж ухаал дуусаад тэгэл лицензний хугацаа дуусдаг ч юм уу те. Эсвэл баялагын дуусаад ингээд гараад дахиад нэг өөр газар руу явдаг ч юм. Өөрөө эн чинь мал аж ахуй гэдэг маань одоо монголчуудын ерөөсөө л эртнээс иргэлсэн нөхөгдөг тийм утгатай. Одоо магадгүй Монгол Улаанбаатар хотод юм одоо юу гэдэг чинь нэг аймаг дээр ч юм уу нэг сая толгой мал идлээ гэж бодоход одоо 500 мянган мал идлээ гэж бодоход тэр цаана сая 200 юм уу 700 мянган төл бий болж байна л гэсэн. Тэгэхээр хизээж тийм шавхдах тийм зүйл байхгүй. Мэдээж монголчууд махай хол байна гэж байхгүй. Одоо нийслэлийн хүн ам өсч нэмэгдэж гин тэр хэрээр бас хэрэглээ нэмэгдэнэ. Ийм үйлдвэрүүд илүү олон болоосай. Харин ер нь бол зөрөгтэй хөдөлгөх системтэй залуучууд. Тэгээ жоохон дэмжлэг өгчөө тэгээд одоо магадгүй манах гэсэн илүү ахиад үйлдвэрүүд бий болоосоо гэж хүсээд байгаа. Бид нар өрсөлдөгч гэж байхгүй шүү дээ энэ чинь. Эндэж нөхөгж байгаа зүйл. Одоо тэр чинь нөхөхгүй шавхаж байгаа зүйл биш. Илүү одоо яг одоо ийм саналтай ч юм уу үйлдвэр хийх гэж зорио явж байгаа эсвэл бичил үйлдвэр байдаг ч юм уу те. Бас нэг өдөрт нь 2-3 тоноор нь хайлуулад ингээд гаргахыг хүсэж байгаа юм залуучууд байл. Одоо хамтарч ажиллах бэлэн байна гэдэг шиг те. Мэдээж энэ чинь шавхдуу нөөцтэй одоо бид нар хизээж одоо энэ зах зээл зогсчондоо гэсэн яах зүйл байхгүй байхгүй юу? А бидний нийлүүлэгч нь өөрөө дотоодын мал аж ахуй бидний хэрэглэгч чинь өөрөө гадаад их юм байхгүй юу? Тэгэхээр экспортоор гаргана гэдэг чинь бид нэр хизээж дотор өрсөлдөх шаардлага байхгүй. Илүү л олон болох тусмаа зүгээр. Тэгээд дээрэс нь манайх ч одоо дөнгөж нөгөө өөхөө аваад одоо тос гаргаж авч байгаа үйлдвэр шүү дээ. Энэ тосыг ахаад хийх боломж одоо гутлын үйлдвэр одоо нөгөө гутлын тос байдаг шүү дээ. Гутлын тосны үйлдвэрүүд бий болоосоо гэж хүсэж байна. Яг өөрөө хөвдөл одоо энэ тос нь гараад ирсэн байгаа юм шиг. Дээрээс нь том одоо нэлээдгүй барааны сангийн үйлдвэрч юм. Одоо манай барааны сангийн үйлдвэрүүд байгаа л гэтээ хэмжээгээр хэрэгэлдэг тийм үйлдвэрүүд бий болоосоо. Дээрээс нь товуудны үйлдвэр бий болоосоо тий. Тослог материалтай холбоотой бүхэл үйлдвэрүүд бид нар бий болгоод тэгээд эцсийн бүтээгдэхүүн буюу Монголд өртөг шингэсэн нэмэн өртөг шингэсэн бүтээгдэхүүнээ Монголд үйлдвэрлэвгээл тамгалал экспортлоод авах юм бол ер нь тэгээд хөгжихэд амархан байна шүү дээ. Ер нь баг кластераар нь хөгжүүлчихвэл илүү их айтайхан болох нь. Тий. Энэ тогтолцоог нь жоох өөрчлөлмөр юм шиг санагдсан надад. Тэр яг ингээд одоо нэг ийм ч газар очиж зөвшөөрөл авах ийм газар бичүүгээр төвчлэн тий. Нэг ч дүнжин гарвлуу тэгэж үгээл нэг цонхны цэгээс юм аав тий. Эсвэл нэг ч одоо нэг тэр дүүрэг дээр тавьчихвол ингэ. Өндөр яг одоо над тулгарсан асуудалтай зүгээр одоо энгийнээр тий бүх юм ингээд иж бүрдсэн систем тийм гоё болчвол тэгэл тийш очивол бичгэрэмтэй одоо өөрөө бүрдүүлэх юм 30 40 50 байсан ч хамаахгүй бүгдийг бичсэн. Энэ тент биш. Ойлгомжтой. За ийм бичгэрэмтүүд бүрдүүл ингээ хүрээдрээ нэг л газар аваад өгчих юм бол илүү хурдтай явахс боломжтой юм байна. Юу гэдэг юм юу гэж хэлмээр юм бэ? Бодлогын шин системд орчихлоо. Тэгвэл хувийн хвшлээд асар хурд өгч байна. Ер нь энэ малын гаралтай түүхийд буюу одоо хаягдлыг дахин боловсруулах үйлдвэр гэдэг ингэхээр ер нь бол өмнө нь бол социализмын үед байсан л бахал та. Одоо орчин үед бол харьцангуй шин хөгжиж байгаа салбар. Тэгэхээр энд хүний нөөц ер нь ихэр хүрэлцээтэй байна. Мэргэших шаардлага байна уу? Яг нэг шаардлагатай болсон. Одоо яг манайх л өөрсдөө ингээд дөнгөн дангаа явж байгаа шүү дээ. Хүнсний технологич буюу одоо тэр одоо хүнсний зөрүүл хэрэглэх юм бол энэ технологичуд одоо яг өөхөн дээр дагнасан тийм мэргэжилтэй хүн шаардлагатай юм шиг. Дээрээс нь энэ нөгөө тоног төхөөрөмжөд дагсан тоног төхөөрөмжч механик. Дээрээс нь одоо юу гэдэг чинь те одоо нөгөө өөх боловсруулах үйлдвэрлэлөг орох, гарах тэр одоо тоног төхөөрөмжөдөө хянах, самбар дээр нээлттэй ажиллах. Ийм нарийн мэргэжлийн юм бол баггүй. Ер нь бол баггүй. Одоо энийг одоо би сүүлүүд яаж нотлоод байна гэхээр ерөөсөө байхгүй. Би хайгаад талахгүй. Бид нэр
маа тоног төхөөрөмжийн хятадын тоног төхөөрөмжлөлтөө урдаас захиалж авч хийлгсэн. Ингээд оруулж ирэхдээ бас нөгөө хятад хүмүүс маань усарж өгөөд тэндээсээ ингээд өөрсдөө мэрэгчлэнүүд усарж яхаас нахгуулаад дагуулаа сургаад ингэж л авч үлдсэн тулдаа өнөдр ажиллаж байгаа болохоос бас хэцүү. Тийм байна. Одоо Монгол технологи нарийн шүү дээ. Бэлтгэгдээгүй хүмүүс одоо тухайн хятадаас одоо мэрэгчлэлтнүүд нэрээд угсарж ахт нь дагалдаж суралцсан хүмүүс. Суралцсан гэсэн үг тий. Тэгжээж хүмүүсээ сургаж авчиж одоо магадгүй тэгээд үйлдвэрээ авчирч нэг сургаж чадаагүй байсан бол одоо нэг айхтар өвчин коронавирус чинь боллоо шүү дээ. Тэгээ бид нар үйлдвэр ажиллаж чадахгүй зогсож байна гэсэн үг байхгүй юу? Ер нь энэ салбарт бизнес талаас нь, технологи талаас нь, бүтээгдэхүүний судалгаа талаас нь ер нь судалгааны ажлууд, мэргэжилтнүүд бэлтгэх гэдэг ингээд явбал харьцангуй одоо эрэлттэй байж болохоор, шинэлэг байж болохоор судалгааны ажил гарах юм байна. Шинэлэг байж болохоор мэргэжилтэн бий болох юм байна. Тийм үү? Тий. Дээрэс нь бас нэг юм хэлэхэд одоо бид нар бол дөнгөж бойны цэгүүд буюу одоо махны үйлдвэрүүд гэдэг ч юм уу те ийм газруудаас бөөгнөрсөн газруудаас гарч байгаа өөхийг л авч байгаа байхгүй. Айлуудын буюу хэрэглэнээсээ гарч байгаа өөх гэж бас их байгаа шүү дээ. Одоо магадгүй нэг айл цаана гуй авлаа төсөөлөө л да те. Хоньны мах авлаа гэртээ авчиж л ялгачаад байгаа байхгүй. Одоо их надад өөх идэхгүй. Тэр өөхийг яаж цуглуулах вэ гэдэг. Хөргөгчөнд ингээл хадгалагдсаар байгаа л муудаал. Тэгээ сүулдэ ингээд хаягдхаас өөр арга байхгүй. Тэгээ савндаа. Нүдэ айнаал хайчдаг шүү дээ. Тэгээ тэр чинь нөгөө хогийн зүг өдрөө очиж шүү дээ. Тэгээ жахаал муудалтай систем явна. Наран дэх удаан байвал шүүтнэ гэдэг ч юм уу те. Ингээл асуудалтай. Тэр бас тэндээс цуглуулах тийм уг нь бас одоо манайхтай адилхан юм өөх боловсруулах үйлдвэрүүд олон бий болоод ирэх юм бол нэгдсэн системд оруулаад одоо маа төрийн тогтолцооч юм байгаа шүү дээ. Тухайн дүүрэг гэж байгаа. Дүүргийн доор хороодууд гэж байгаа. Тийм ээ. Одоо жишээлбэл би нөгөө яармаг төссөн болохоор яармгаар жишээ аваад байна л да. Яарам дээр чинь 3, 4, 5, 6, 7, 8 гэх хороодууд байлаа гэж бодоход тэр хороонд ажиллаж байгаа хэсгийн ахлагч нар буюу гудамжаа ингэж хариуцж ингэж ажилтдаг хэсгийн ахлагчаар байгаа. Энэ хүмүүстэйгээ бас холбогдоод хороодуудын хажууд магадгүй те системд нь оруулаад тэр одоо магадгүй хэсгийн ахлагч маань одоо 300-аас 400 эсвэл 500 600 мянган төгрөгийн цалин авдаг одоо хорооноос авч байгаа бол тэр айлуудаа нөлөөж өгөөч гэдэг. Хэсгийн ахлагчийн бас одоо дээрээс цалин гар урамшуулаар шийдэх юм. Ийм үгэн цогц системд оруулчихвал их зүгээр. Тий. Одоо миний яриад байгаа болохоор нэг тийм нэг ойлгомжгүй байж магадгүй. Тэгтээ нэг системд ороод ирэх юм бол хүүхдэд 100 мянга гэдэг биш л байхгүй. Өглөө цэгийн маань сайтын өглөөний зочин үргэлжилж байна. Өнөөдрийн зочин бол үндэсний үйлдвэрлэгч Хотол констракшны гүйцэтгэх захирал Цэрэн Доржийн Дагав Дорж. Цэрэн Доржийн Дагав Дорж гэдэг одоо энд залуу үндэсний үйлдвэрлэлийг явуулахаас гадна бас ингээд залуучуудын оролцооны байгууллагад бас идэвхтэй байдаг гэж сонсч ирсэн. Ямар одоо оролцооны байгууллагад байж ер нь залуу хүн идэвхтэй оролцоотой байх нь энэ бол хариуцлага үнэ. Үн байлгүй яах вэ? Ер нь яг оюутан байхасаа нэг тийм зүгээр нэг хичээл хийгээ явдаг нөхөр байсан л да. Бас нэг давхар оюутан цагаас болоод оюутны холбоо Шинжлэх ухааны технологийн сургуулийн оюутны холбооны ерөнхий нэрмжийн дараараас ажиллаж ирсэн тухайн үед одоо оюутан залуучуудаа өдөртөө оюутан байхдаа үүний дараа одоо Монголын оюутны холбооны одоо хяналтын зөвлөлийн гишүүн дээрэс нь одоо нийгмийн ажил Монголын залуучуудын холбооны одоо одоогийн байгаа бол нийслэлийн нийгмийн ажил Монголын залуучуудын холбооны тэргүүлэгч мөн одоо нийгмийн ажил Монголын оюутны холбооны тэргүүлэгч гэдэг ч юм уу те. Ер нь ингээд залуучуудтайгаа ойрхон байгааг хүсдэг. Тэндээс гоё үзэл бодлого санаанууд их гарч ирдэг. Залуучуудын холбоо гэдэг маань өөрөө хүнд их төлөвшөл олгодог, дээрээс нь найз нөхдөд олгодог. Мөн одоо
тарих апдейт цэнгэлдэг гэх юм уу да. Байнга одоо холбоотой байхаар. Тэндээс янз бүрийн үзэл бодолтой бие, янз бүрийн одоо бизнес хийж байгаа, янз бүрийн одоо улс төрөөр явж байгаа ч юм уу тийм залуучуудтай ойрхон байхаар бас тэр хүмүүсийн юу бодож, юу санаж явдгийг бас өөрийнхөө одоо тархиндаа хүлээж аваад эргүүлээд бизнестэй яг юуг нь хэрэглэх үү гэдэг чинь бас их чухал байт юм шиг. Тийм бол холбоотууд бол байгаа. Бас ажлынхаа хажуугаар давхар хийж байгаа. Сая ирж явах замд нэлээд их завгүй хүн санагдсан байнга утсаар ирж ажиллаа гэдэл бас машин дотор утсаар бас их ажил амждаг юм шиг. Тэ? Тэ. Ер нь тэгээд ер нь их дугарна. Тэ. Айл болох одоо чихвчтэй ярихыг оролдоно. Айл болох спикер дээр ярихыг оролдоно. Бас энэ ч одоо дүрм журм байж тээ. Тийм. Барьж өгөхгүй тийм. Ер нь энэ их ажлыг яаж амжуулж байна? Ер нь анзаараад байхад залуучуудын байгууллага, оюутны байгууллага гэдэг ингээд маш бас завгүй хүнийг завгүй байлгадаг юм байгууллагууд. Дээрээс нь бизнесээ явуулах хэрэгтэй болно. Тэг яаж энэ ажлуудыг зохицуулж байна? За ер нь шууд оролцоотой хамааралтай бүхий ажил гэж бас байна тий. Одоо шууд өөрөө шууд оролцох шаардлагатай. Мөн өөрөө оролцох шаардлагагүйгээр бас явдаг тий. Энэ нь одоо шууд утгаараа зүгээр нэр зүүдэх гэсэн үг шүү дээ. Санал бодлоо ингэж илэрхийлдэг. Одоо тэр холбоотууд бол ер нь тийм шүү дээ. Өөрийнхөө хүсэл бодлыг хэлдэг. Тэрнээс бол өглөө 9 цагт очиод оройн 18 цаг хүртэл бүртгүүлээс сууна гэж байхгүй шүү дээ. Тэгэхээр бас одоо бас залуу боломжтой. Хаяадаа уулзсан чинь 7 хоногт 3 удаа уулзсан. Ажил төлөвлөгөөг гаргаж чинь за хэдүүл ийм нийгэм рүүгээ хандсан ийм одоо зорилт бүлгүүдийг явуулъя гэдэг ч юм уу тий. Тэгээ бас ургалт санаанууд гараад ирдэг болохоор яг шууд хамааралтай буюу энэ ч бол одоо өөрийн бизнес шүү дээ. Одоо хотел констракшны ажлыг бол одоо явуулах. Энэ бол одоо шууд хамааралтай буюу. Одоо өглөөнөөс хахвал үдшийн бүрэлдэхүүн суудаг газар л гэх юм уу да. Тэгээ цааш нь яаж хөгжүүлэх вэ? Яаж одоо хамруулах талаар л байгаа гэсэн. Хоёлаа яриагаа үргэлжлүүлээд манай ярилцлагын 3 дугаар хэсэгт шилжүүлээ. Тэр та ажлаа хэрхэн төлөвлөж зохион байгуулж хийдэг вэ? Таны ажлын нөө хав? За ер нь бичгээс л бүх юм эхэлнэ. Ер нь одоо нэг цагийн менежмент, тайм менежмент буюу цагийн менежментийг маш сайн хэрэгжүүлэх хэрэгтэй. Тэгтээ бол 100% тийм хэрэгжүүлдэг хүн бол биш. Бас одоо амар юм яриад нөгөө найзууд минь харчаад бүр өө хаа гэж хаахад арах байл гэдэг тийм. Тэгтээ яах вэ ингээд мэдээ залуу хүн чинь бас заримдаа хайнгах үедээ хайнгуй шүү дээ. Тэгтээ яг чухал момент юмнууд бол тэмдэглэж байна. Дээрэс нь одоо магадгүй урд оройн ч юм уу те маргааш их нэг 10-аас 20 ажиллаж чеклчихэд тэрнийхээ бас маргааш оройд хэрэгжилтэд харчна л гэсэн үг. Одоо сүүлийн үед бол айгүй тийм одоо надад бас тусалж байгаа зүйл гэх юм бол одоо бас бизнес хийж байгаа залууч тусалж байгаа зүйл гэвэл тайм менежмент буюу одоо сүүлийн манай нэг монголчуудаа гаргадаг ном байгаа шүү дээ. Тэр ном бас их нэмэртэй. Хэдэн цаг бүр цагаар зоогоод өгсөн байдаг. Тэгэхээр бас одоо тэрийг хөтлөхөд их төхөм эргүүлээд дүгнэхэд бас төхөм тий тэмдэглэл хэсэгтэй. Тэн дээр бас одоо юу хийсэн, юун дээр алдчихв. Хаана ямар дэмий уулзалт хийчихв тий. Хаана ямар найзынхаа төрсгүүдэр дээр хэрэггүй гэдэг ахт нь яваад чив. Тэр болгоныгоо жоохон багасгаад ирэхээр өөрөө гэдэг. Яандаа ингэ чеклэгдээд сураад эхэлт юм байлээ. Тэгээс залуучуудаа хандаад хэлэхэд бол цагийн менежментийг л хийгээс сурчих. Өдрийн менежмент биш тий. Одоо 7 хоногийн зөвхөн цагаар нь гаргаас сурчих юм бол бас нэлээд үр дүнтэй байдаг. Илүү наривчлалтай. Илүү наривчлалтай гарна гэсэн. Тэгээ цагаар нь гаргаас сурчих юм сүлдээ гэж нэг минут руу орж эхэлнэ тий. Тэгээ илүү тийм бүтээлч болох хандлага өндөр юм байна. Ялт ч үнцнийг мэдрээд эхлэх юм байна. Хаана яаж цаг хугацаагаа зарцуулах уу гэдэг чинь өөрөө шүү дээ. Чухал шүү дээ. Дагавд оржийн амьдралдаа баримталдаг зарчим юу вэ? Гэхдээ ер нь үнч байхыг хэлждэг. Тийм амьдрал төр. Тэгээд дээрээс нь шудраг. Нэг хүнд хэлсэн бол бас амдаа хүрчихсэн гэж боддог тий. Мөн одоо дээрээс нь хөдөлмөрчл байхыг мэрийдэгтэй. Тэгтээ бол тийм төгс хөдөлмөрч юм биш. Тэг хөдөлмөрчл
Ер нь ажилдаа баримталдаг зарчим ч гэсэн одоо энэ амьдралын энэ зарчимтай Ер нь энэ бол ингээд нэг одоо би та нараа одоо гүйцэтгэх захирал нэ одоо юу гэдэг чинь те нэг ажилчтай ингээд ширээний ард суучаал нэг тамга дараал гарын үсэг зураал те эндээ холно биш. Тэр ажилтан биш найз нөхөд ах дүүсгэж хараад тэгээ тэр ажил руугаа хамт дайрч ордог. Тэгжээж үр дүнгийн гоё хөлссөн гаргаж иж мэдэрдэг. Тэг тусам их гоё хамттай байдаг ш талбай ажилч юм тэгээд хэдүүлээ. Үлдэрээ босхондоо гэл өдөр шингүүн үцээр гол босгосон. Тэгээд хин ч шантраагүй. Тэгээд босгосны дараа үр дүн л их гоё. Бүү сэтгэл хангалаа гэж асууж байгаа. Чадцсан юм чинь. Тэнд нөгөө байгаа хүн болгон тийм сэтгэл хангалуун байна гэдэг л гоё. Ер нь тэгж боссон ажил, тэгж боссон бизнес бидний хувьд бол тэгж боссон бүтээл их гоё хүний сэтгэл шингэсэн байдаг юм шиг санагдтыг. Тий. Одоо энэ манай үйлдвэрийн байшингийн чинь бид нар чинь бас зүгээр шууд барьчаагүй бас хэцүү шттэ хүний амьдрал болсон гэдэг шиг тий. Бас нэг барилгын энэ тэнд хаягдл бүтээгдэхүүн олнаа шттэ. Юм барихын тулд тий бас хөрөнгө санхүү. Одоо манай найз үдийн бас содном гээд далайхын залуу л да. Тэгээ найз дээр тусалж гад ингээд буугаар ингээд бүртэл хурууга бууж суудаа байдэ. Тэгээ нөөдхөө аавч чадахгүй ингээд зоогдод орцсон тий. Гэтэ нэг хабын хувьд бол болохгүй л дээ ярьж. Гэтэ яг чөлөөтэй болгоё хатал тэгээд хүн дуунж гарах юм байц ингээд хурууга хатцсан юм чигээд ямар л холиг байх вэ тий. Тэгээ нэг намайг дуудах хэцүү байх хэцүү тэгээ хоёлоо очиод бас дурсгалтай бас тэгээ их олон хүний хөдөлмөр шингэсэн. Хөдөлмөр сэтгэл шингэсэн. Тийм. Гэгээлэг буюу хөвгөлтөд дурсамжууд их байдаг. Барьж хийж яах ч юм уу те. Нэг нь одоо энийг одоо энэ манай өрөөний чинь ингээд гоё усны долгионтой ингээл нөгөөх нь үгүй наадхаа шулуун таацаар ингээд. Тэгэл хоёлоо бүр маргалдаад бүр зодтолтон гаалж ирсэн үгч бай те. Нэг тийм дурсамжл үлддэг те. Одоо ахаад зөндөө дурсамжтай зүйлүүд байгаа шүү дээ. Алхам болгондоо залуу усууд юм чинь. Өнөөдөр яг ажил дээр орж сууж өглөө хурлаа ихтэй яг та нар ингээ гарч байгаа боловч оройн бас юу яцхан яаж ийм нэг л уулзаа явах жишээ ч юм уу те. Хаяада заал авах байдаг ч юм уу. Нөгөө яг хүн ингээд ажил хийгээ яваад байж болно. Гэхдээ бас чөлөөт заавал байх хэрэгтэй. Залуу хүмүүс гэлгүй. Сүүлд нь тэгээд насны дээр гарчаад харамсаад тавилсан шүү дээ. Одоо өөрөө чинь ажлын арга барил нь болохоор зэрэг юу юм биш үү те. Хүмүүсээр өөрсдөр нь ингээд хийлэгдэг хүмүүсийг идэвхжүүлээд тэгээд тэндээс нь ингээд бүтээгдэхүүн одоо буюу ажлыг явуулдаг гэж ойлголоо л доо. Тэгэхээр заавал нэг заавар чиглэл өгөөл те тэрийг ингээд яадаг хүмүүсийг өөрсдөө ингээд аягүй идэвхжүүлээл тэгэл угаасаа идэвхжсэн хүмүүс чинь ажиллаа журам зоригтой хийн те. Тэгээ бүтээл нь илүү үр дүнтэй гоё гардаг. Тэглээ одоо бас одоо энэ залуучууд төр нь салчаад байна л да. Нам сургууль сурж явах ч юм ерөөхдөө солонгосын янсагийн их сургууль сурж явахдаа багш нар бол тэгж их ярьдаг байсан. Одоо та удирдахч биш шүү те. Та одоо манлайлагч байх хэвээр. Удирдахч хүн гэдэг бол дайснуудын тулдахтаа урд нь гараад одоо явдггүй араас нь өдөртөө сууж идэг. Манлайлагч хүн бол манлайлаад ордог байх хэвээр. Тэгэхээр яг өнөөгийн одоо зах зээлийн нийгэмдэр нь ингээд зүүрлээд үтсэх юм бол тэнд байгаа нэг алах юм хадаа шиг та өөрөө барьж чадахгүй байх юм бол тэр хүнийг очиод тэрийг хадаатгаа 2 минут тэмтэрч яахад гэж хэлэх чадахгүй шүү дээ. Тийм ч ер нь бол амьдрал дээр. Тэр зүйлийг өөрөө хүн хийгээ сурцсан байх юм бол нөгөө хүнтэйг харьцах хүртэл амар. Тэр хүнд энийг хийхэд юу хэрэгтэй? Бэлэн хэрэгтэй. Тэр нь мэдчихэж байна. Энийг хадахын тулд яах? Аюулгүй байх хэрэгтэй. Алхаа яаж вэ? Энэ болгоныг ингээм өөрөө мэдж байгаа учраас ядаж л солгоо гараар хадах гэж зогсож явах юм хөөе наадаж гараа гэмтэж юу гэлээ зогсож байгаа шин ч юм уу те. Тэгэхээр аливаа нэг юм гэдэг чинь өөрөө тийм уйлдаатай шүү дээ. Ер нь бол нөгөө захирал махирал ч юм тэрнээс илүүтэйгээр одоо менежер л гэж боддог шүү дээ. Ер нь манлайлагч талтай менежер юм да. Тэрнээс бол одоо төгсөн гэж байхгүй шүү дээ. Бүгд л дутагдaltaа. Наад ч гэсэн дутагдал байгаа. Тэр хүмүүс ч дутагдал байгаа. Гэхдээ тэр хүмүүс ч гэсэн давуу чанарууд байгаа. Тэгэхээр бид нэр шоо хөвлүүлж байгаа юм шиг хөвлүүлж юм бол. Ер нь бүтээл их өндөр гарт юм бол гэж боддог. Тийм байна.
ер нь ямар ч ажилд үр дүн хамгийн чухал. Тийм, ер нь. Тэр үр дүнг илүү бүтээмжтэй, илүү 100% төгс байлгахын тулд менеж чухал болохоос биш. Заавал одоо тэр үйл явцыг хүндрүүлэх тийм асуудлууд алдаг юм ил. Тийм. Тэгээ гоё хөгжлөх хэрэгтэй байна. Аха. Залуу хүмүүс те. Тэгэл ихгүй нэр өглөөний орж ижил ингээл унтсан нөхдөд тийм ажлын байранд байд шүү дээ. Бишлэх хэрэгтэй. Дандаа ч хөлөөдөө хоорондоо ярьж байгаа. Ичээд зоохгүй нэг захирлаг аалыг нөхөр бодлоо буруу гарч суучаал те нэг тийм биш зүгээр энгийн. Тэгэхээр их ажлын бүтээмж өндөр гардаг юм шиг санагдав. Бүгд сэтгэл хангалуун. Орой харахтаа ч гэсэн ажилтны сэтгэл хангалуун, өглөө ажиллаа гэхдээ ажиг суграмтай. Тиймэрхүү юм болоо гэж боддоо шүү дээ. Жишээлбэл өглөө ажилдаа гарахтаа нөгөө энэ дуулаа нөгөө бороогоо дуулаа гэдэг шиг те. Орой харахтаа. За баярлалаа. Ингээд танаа үйлдвэртэй танилцж болох уу? Болно жилүүд. За. Cause I can see the sun light up the sky.